Улаан сумын Азраг багт нөхөр 5 сайхан хүүхдийн хамт амьдардаг. Сум орон нутаг руу хүүхдээ ерөнхийдөө цэцэрлэгт хамруулж чаддгүй байхгүй юу? Тэгээ бид нэр одоо сургуулийн өгнөх боловсрол эзэмшүүлэхийн тулд би өөрөө 2 хүүхдээ аваад сумын төвөө зорддог. Одоо хүүхдээ анхаарад тэгээд явах маш хэцүү байдаг. Таблеттай огш хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр маань хэрэгжсэний үр дүнд ер нь хүүхдүүд аав ээж гэр бүлтэйгээ дэрэгдэн сурахаас гадна аав ээжтэйгээ бол илүү ойр дотн болох юм харилцааны эхлэл бас ажиглагдаж байгаа. Туурга тусгаар Монгол улсын дархлаа болсон энэ одоо малчтай. Одоо малынхаа одоо ашиг үеийг хүртэж ингэж амьдраасаа гэдэг үүднээс одоо сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалт дээрээс нь энэ гэр цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжин одоо орон нутгийн төсвөө санхүүжүүлж ингэж ажиллаж байна. За өнөөдрийн байдлаар 19 аймгийн аслагдсан 560 багийн 14500 хүүхэд таблеттай багш санаачлагын үр шимийг хүртэж өөрөөр хэлэх юм бол гэр бүлийнхээ орчинд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. Таблеттай багш санаачлагт хөрөнгө оруулсан хувийн хэвшлийнхэн, хандивлагчид, уран бүтээлчид, албан байгууллага, хувь хүмүүс та бүхэндээ талархал илэрхийлье.